Гэр бүл болцсон одоо залуу хосууд жишээлбэл одоо бэлгийн харьцаанд ингээд ороход ямар нэгэн байдлаар тэр хөхөж байдаг юм уу, тиймэрхүү үйлдэл үзүүлэхээр бас л ялгаагүй амны хөндийн тэр одоо бактериуд тэр хөх рүү орох эрсдэл өндөр. Жишээлбэл биднес юуг нэг зүйлийг аягүй сайн мэддэг. Юу гэхээр одоо үнээс хахад туглын заавал хөхүүлж ээж дараа нь саад эвлэгнэ гэж ярьдаг шүү дээ, эвлэгнэ. Тэгээд эхлэхэд тэр бол ерөөсө физиологийн процесс байхгүй. Хөхний толгоогоор оролдоод хөхний толгоог хөхөөд эхлэхээр аяндаа сүний сувгууд нь одоо нээгдэж өгч байгаа байхгүй. Рефлексээр нээгдэж өгч байгаа. Тэгээд нээгдэж өгөөд эхлэн гут тэрлүү бол өөрөөр хэлбэл тэр одоо тэр хөхөн дотор байх эсгүй одоо бактери зүйлүүд орох эрсдэл өндөр болгож байгаа. Тэгэхээр энийг бол нэг талаар хуурай одоо горилт мастит гэж нэрлэж байгаа.